Өсвөр насны хүүхэд өсгөх явцад мэдгүй чадахгүй тий одоо өстө яах юм болоо гэд нэг ийм үедээ та хинт ханддаг эсвэл яаж учрыг олдог вэ? Нөгөө анх удаа өсвөр насны охинтой байж үзэж байгаа болохоор эхлээл ингээл тий шууд ингээл хилээл захиргаат гэж үзсэн. Тэгэл ивэр гуйж үзэх гээл аль аль нь болохгүй. Өсвөр насны хүүхэд байхын энэ шилжилтийн үед байхын хамгийн хэцүү чамд юу вэ? Хамгийн хэцүү нь ингээд сэтгэл санаа гэхүү байн өөрчлөгдөд. Ямар айдас байна танд? Ер нь одоо нөгөө нэг яг докторгүй үе дээр байгаа. Тэгээд манай охин жоохон юм савлалттай байгаа. Эцэг эхийн маань харилцаа хэр эрүүл сайн байна? Эсвэл хэрүүл маргаантай асуудалтай байна гэдг нь яаж нөлөөлдөг гэж бодож байна Сара? Яг ээж маань ингээд жоохон бахтай туулаад үтсэн юм нь одоо хүртэл ингээд зовоод юм санагдсан. Би чинь нэг аюу олон жил нөгөө өөрийгөө ингээд орхиод яг хүүхдүүд гэр бүл гэж явсан. Одоо охиныхон зүгээс ээжтэй захиж хэлмээр эсвэл ээжтэй өөрчлөлмөр ээжигээ энэ чиглэл дээрээ та илүү өөртөө анхаараарай гэж хэлэхэр хэсэг байна уу? Била ээж хэлмээр аавал та ингээд хангалуун шүү. Та ингээд хичээж байгаа. Тэгээд таны бүх хэсэг чинь ингээд төгсөн.